За сайн байцгаана уу хүмүүстээ. Өнөөдрийн хичээлээр та бүхэндээ функц ба граф гэсэн бүлэг сэдвийн функцийг өгөх аргууд гэсэн хичээлийг орно. За анхинд бол бид нар эхлээд функц гэж юу вэ гэдэг тодорхойлтыг гаргаж ирэх шаардлагатай. За тэр тодорхойлтыг гаргаж ирэхэд бол дараах харгалзаануудыг авч үзье. За d гэсэн хоосон биш олонлог гэсэн байна. Дээр нь мөн e гэсэн хоосон биш олонлог гэсэн. За d гэсэн хоосон биш олонлогийн элементүүд нь a, b, c, d гэж өгөөд e хоосон биш олонлогийн элементүүд нь 1, 2, 3, 4 гэсэн байдлаар өгсөн. За эхний харгалзаанаас авч үзвэл d олонлогийн b элементийг e олонлогийн ямар нэг элементэд харгалзуулаагүй гэж байна. За хоёр дахь харгалзааг авч үзье. За хоёр дахь харгалзаа нь бол d олонлогийн бүх элементийг харгалзуулсан бөгөөд e олонлогийн бүх элементэд харгалзсан байна. Дээр нь ажиглал d олонлогийн a элементийг e олонлогийн 1 ба 2 гэсэн хоёр элемент рүү харгалзуулсан. Мөн c болон d гэсэн элементийг 4 гэсэн элемент рүү харгалзуулсан. За дараагийн харгалзааг авч үзье. За энэ дээр d олонлогийн a, b, c гэсэн бүх элементийг харгалзуулсан байна. E олонлогийн одоо 1, 2, 4 гэсэн элемент харгалзуулаад 3 гэсэн элементийг харгалзуулаагүй гэж байна. За дөрөв дэх харгалзаа маань бас мөн a, b, c, d олонлогийн бүх элементийн e олонлогийн бас бүх элемент рүү харгалзуулсан байж байна. За эндээс ажиглая. За тэгвэл тодорхойлт нь функцийн тодорхойлт d хоосон биш олонлогийн элемент бүрд x элемент бүрд e хоосон биш олонлогийн f от x гэсэн цор ганц элементийг харгалзуулдаг харгалзааг d олонлог дээр тодорхойлогдсон e олонлогоос утгаа авдаг функц гинэ гэж. За тэгэхээр эндээс юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр d хоосон биш олонлогийн x элемент бүр гэхлээр d олонлогийн бүх элемент харгалзсан байх ёстой юм байна. E хоосон биш олонлогийн f от x гэсэн цор ганц элементэд харгалзуулдаг. За тэгвэл буцаад харгалзаа руу очие. За тэгвэл саяны тодорхойлтон дээрээс d хоосон биш олонлогийн бүх элемент гэсэн учраас жишээ нь d хоосон биш олонлогийн b элемент харгалзаагүй. Тэгэхээр бүх элемент гэдэгтээ орохгүй учраас энэ бол функц яах вэ? Биш байх нэ. За биш гэхээс татчих. За тэгвэл дараагийн хоёр дахь харгалзаа. d хоосон биш олонлогийн бүх элемент гэдэг дээр л d олонлогийн a, b, c, d гэсэн бүх элементийг харгалзуулсан гэдэг шаардлага нь хянсаж байна. Гэхдээ e хоосон биш олонлогийн цор ганц элемент гэсэн. Гэтэл энэ d олонлогийн a элемент e олонлогийн цор ганц элементэд холбогдох байдал, харгалзах байдал хоёр элемент рүү харгалзсан байна. A гэсэн элемент маань 1, 2 гэсэн хоёр олон элемент рүү харгалзсан байгаа учраас энэ бас яхаа функц биш болж таарлаа. За дараагийн харгалзааг авч үзье. За d олонлогийн элемент бүр гэдэг нь a, b, c гурлаа харгалзсан байна. E олонлогийн цор ганц элемент. Жишээ нь a элемент бол 4 лөө, b элемент 1 рүү, c элемент 2 лөө буюу за эндээс авч үзвэл a4 за мөн b1 за мөн c2 гэсэн одоо стоонууд үүснэ. За ингээд үзэх юм бол ABC d олонлогийн ABC бүх элемент нь e олонлогийн цор ганц элементэд харгалзсан байгаа учраас энэ бол функц мөн. За тэгвэл энэ функц мөн гэх юм бол тодорхойлт томч нь d. Тодорхойлт томч нь болохоор a b c гэсэн элементүүдээс бүрдэн. За утгах юм уу? Энэ 1, 2, 3, 4 гэсэн элементүүдээс бүрдэн. За 4. За 4 гэдэг маань бол тухайн одоо e олонлог дээр одоо харгалзуулсан гэсэн буюу одоо заасан гэсэн үг очино. Тэгэхээр 1, 2, 4 гэсэн элементүүд нь болохоор 4 нь болно. 4 бол. За тэгэхээр энэ бол функц мөн байх нэ. За дараагийнх нь d
Д хоосон биш олонлогийн элемент бүр гэсэн учраас А элемент харгалцсан байна, Б элемент, С элемент, Д элемент бүгд харгалцсан байна. И олонлогийн цор ганц элемент харгалзуулсан харгалцаа гэсэн. Тэгэхээр И олонлогийн цор ганц элементэд бүгд харгалцсан байж байна. За энэ тохиолдолд болохоор функц мөн одоо функц мөн мөртлөө за тодорхойлолт хэмжээ нэвч. Тэгэх юм бол D олонлог маань бол A, B, C, D гэсэн элементүүдээс бүрдэн. За утгын мууч нь болохоор 1, 2, 3, 4 гэсэн элементүүдээс бүрдэн. За 4 нь бас 1 рүү ирсэн байна, 2 руу ирсэн байна, 3 руу 4 рүү ирсэн байгаа учраас 1, 2, 3, 4. Нэгэсэндээ эндээс ажиглавал утгын мууч болон 4 давхцаж байна гэсэн. За функц мөн байна. За тэгээ эндээс бид нар бол D олонлогийн D хоосон биш олонлогийн X элемент бүрд E хоосон биш олонлогийн E под X гэсэн цор ганц элементийг харгалзуулдаг харгалзааг гэдэг байна. D олонлог дээр тодорхойлогдсон E олонлогоос утгаа авдаг F функц гэж нэрлэнэ гэж. За функцийг бол тэмдэглэхдээ бол F гэдэг тодорхойлогдсыг D олонлогийг E олонлог руу харгалзуулсан харгалзаа гэх байдлаар тэмдэглэж болно. Мөн X элементийг болохоор E под X руу буулгасан буулгалт харгалзаа X элементийг E под X руу харгалзуулсан харгалзаа гэх байдлаар тэмдэглэж болно. Мөн Y тэнцүү E под X гэсэн байдлаар тэмдэглэж болно. Мөн F функц маань X-ийг Y руу харгалзуулсан харгалзаа гэдэг байдлаар тэмдэглэж болно. За эндээс ажиглах юм бол Y тэнцүү E под X функц гэж өгсөн функцийн хувьд X нь болохоор үл хамаарах хувьсагч буюу аргумент. За Y нь болохоор хамаарах хувьсагч буюу одоо функцийн утга гэж нэрлэдэг. X нь үл хамаарах хувьсагч буюу аргумент. Y нь хамаарах хувьсагч буюу функцийн утга гэж нэрлэнэ. За тэгэхээр энд бол F функц маань бол D олонлогоор тодорхойлогдсон E олонлогоос утгаа авдаг. G функц маань болохоор U олонлог дээр тодорхойлогдож V олонлогоос утгаа авдаг. Ийм функцүүд өгсөн байхад хэрвээ тухайн F ба G функцийн тодорхойлолт хүмүүжүүд буюу D, U хоёр нь тэнцүү байвал тэнцүү ба утгын мууч буюу E, V хоёр нь тэнцүү бол тэнцүү нэгсэндээ тодорхойлолт хүмүүжүүд болон утгын муужууд нь давхцдаг байвал нэгт. Хоёр дахь юм бол тодорхойлолт хүмүүжийн бүх X-ийн хувьд тийм ээ F под X нь G под X-тэй тэнцүү байдаг. Ийм F ба G функцүүдийг адилтгал тэнцүү функц гэдэг. За тэмдэглэхдээ болохоор F тэнцүү G гэж тэмдэглэдэг. За үүнийг жишээн дээр авч үзье. За тодорхойлолт хүмүүж нь хасхныг 1 байх тийм ээ. E под X функц нь болохоор X-тэй тэнцүү. G под X нь болохоор X-ийн кубтэй тэнцүү ийм хоёр функцийг авч үзье. За тэгвэл нэгд нь одоо эндээс бид нар энэ хоёр функцийн хувьд хоёулангийнх нь тодорхойлолт мужийн тэнцүү гэж авч үзэхийн тулд энд хасхныг 1 гэсэн утгыг авна гэж үзье. За тэгвэл F под хасхныг олъё. F под хасхныг олох юм бол X-ийн оронд хасхныг орлуулах буюу хасхныг гарна. За тэгвэл F под 1-ийг орлуулъя. Тэгвэл F под X тэнцүү X гэж байгаа учраас X-ийн оронд 1-ийг орлуулах буюу 1 гарна. За одоо G под хасхныг орлуулъя. G под хасхныг гэдэг бол X-ийн оронд хасхныг орлуулах хасхныгийн куб буюу хасхныг гарна. За G под нэмэх 1-ийг орлуулъя. Нэмэх 1-ийг орлуулахад нэмэх 1-ийн куб буюу 1. За эндээс хаж үзэх юм бол бидний авч үзснээр бол F под хасхныг орлуулсан утга нь G под хасхныг орлуулсан утгатай тэнцүү. За F под 1-ийг орлуулсан утга нь G под 1-ийг орлуулсантай тэнцүү байна. За тэгэхээр энэ дээр биднэрт бол тодорхойлж ясаар бол тухайн функцийн тодорхойлолт хүмүүж нь мөн утгын мужууд нь давхцдаг болов.
Тэгээд дээр нь мэдээж тодорхойлох мужийн x-ийн хувьд g от x болон одоо энэ f от хасах нэг нь g от хасах нэгтэй тэнцүү f от нэг нь g от нэгтэй тэнцүү бол f функц болон g функцийг адилхан тэнцүү функц гэж хэлнэ гэж. Адилхан тэнцүү функц. Гэхдээ мэдээж өгсөн тодорхойлт мужийн өгсөн зарлалт. За дахин нэг жишээ авч үзье. За тэгэхэд бол жишээ нь тодорхойлт муж нь бол асах нэг гэсэн тодорхойлт мужуудын элементүүдтэй. За дээр нь болохоор f от x функц нь болохоор ax-тэй нэмэх нь b. G от x нь болохоор g от x функц маань x-ийн куб дээр нэмэх нь 2a гэсэн хэлбэртэй. За энэ өгсөн функцүүд хэрвээ g функц тэнцүү f функц тэнцүү g гэж өгсөн бол ab болоо гэж. Юу гэж хэлэх гээд байна гэхээр f ба g гэж тэмдэглээ маань энэ f ба g гэсэн функцүүд адилхан тэнцүү функцүүд гэж өгсөн. Адилхан тэнцүү. Адилхан тэнцүү байна гэдэг бол f от хасах нэг дээр орлуулсан утга нь g от хасах нэг дээр орлуулсан утгатай тэнцүү. Ба f от нэмэх нэг дээр орлуулсан утга нь g от нэмэх нэгийг орлуулсан утгатай тэнцүү гэсэн үг. За эндээс үзвэл f от хасах нэг гэсэн функцэд хасах нэгийг орлуулад x-ийн оронд хасахыг орлуулахаар хасах a дээр нэмэх нь b болно. За тэр нь g от хасах нэгтэй тэнцүү. g-ийн x-ийн оронд хасах нэгийг орлуулахаар хасах нэгийн кубуд бол хасах нэг нэмэх нь 2-ыг үрждэг нь a. Нэгэсэндээ x-ийн оронд л бид нар хасахыг орлуулж байгаа гэсэн. За энд за хэрвээ f от x-ийн оронд 1-ийг орлуулах юм бол a дээр нэмэх нь b буюу x-ийн оронд 1-ийг орлуулна. За g от x-ийн оронд 1-ийг орлуулвал 1 дээр нэмэх нь 2a болно. За эндээс үзэх юм бол хасах a дээр нэмэх нь b хасах нь 2a тэнцүү. За энэ нэмэх 2a гэж нэрээ тэгвэл хасах нэгтэй тэнцүү. За энэ 2a маань ийшээ гарвал хасах 2a гарна. За a-гаас 2a гасъя. Хасах a нэмэх нь b нь болохоор нэмэх нэгтэй тэнцүү. За эндээс бид нар хасах 3a нэмэх нь b нь хасах нэгтэй тэнцүү. Хасах a нэмэх нь b нь нэгтэй тэнцүү. За энэ системийг бодох юм бол 2a тэнцүү 2 гарах ба a тэнцүү 1. За a 1 юм бол b нь 2. За ингээд эндээс үзэх юм бол бид нар f от x функц маань ax гэхлээрэ x үрждэг нь 1 буюу x болно. Нэмэх нь b нь 2 учраас x дээр нэмэх нь 2. За энд болохоор g от x маань болохоор x-ийн куб нэмэх нь 2 байна. За ингээд бид нар функцийн тодорхойлт болон адилхан тэнцүү функцүүдийг бол жишээн дээр авч үзлээ. За одоо энэ функцийг өгөх аргууд гэж. За функцийг хэрхэн өгж болох вэ гэхээр нэгд нь бол хүснэгтэн мэдээлэлээр өгч болно. Хүснэгтэн мэдээлэлээр. Хоёрд нь бол графикаар өгч болно. Томьёогоор өгч болно. Мөн үгээр тайлбарлаж болно. За эндээс үзэх юм бол функцийн өгөх аргуудын одоо хүснэгтээр өгөх буюу дараах хүснэгтэнд өгөгдсөн зүй тогтлыг ашиглан функцийн томьёог бичиж гэж. За эндээс харах юм бол жишээ нь x гэсэн функцийг бол эхний ээлжинд хасах 2-ыг авсан боход хасах 4 гарч байна. Тэгэхээр x-ийн оронд хасах 2-ыг авахд y нь хасах 4 гардаг. Нэгэсэндээ f от x функцийг бид нар олох гэж байна гэсэн үг тийм ээ. За тэгэх юм бол бид нарт тухайн x-ийг хэд дахин авч байгааг нь ажиглая гэж. За жишээ нь энд бол дандаа 2-оор үржигдээ явцсан байж байна. 1-ийг 2-оор гэдэг. Тэгэхээр бид нар тухайн x-ийн оронд хэд гэсэн утгыг авнууд тэрийг 2-оор үржүүлэхэд л тухайн функцийн томьёо гараад ирнэ. За тэгэхээр бид нар эндээс ажиглах юм бол f от x тэнцүү 2x гэсэн томьёоор олдно гэсэн үг. Тэгэхээр одоо бид нар энэ дээр x-ийн оронд 2-ыг орлуулахад л 2-ыг 2 үржлээд 4 гэдэг ч юм уу. Энийг бол бид нар бүслэгтээр өгөх арга гэж үздэг. За дараад нь функц өгөх аргууд дээр л графикаар өгөх арга гэж байна. За графикаар өгөх аргууд дээр яригдах юм бол 2x-ийн оронд 2 хасах 2 нэмэх нь 2x
Тухайн функцийн график нь өгсөн байгаад графикийг ажиглаад бид нар томьёог нь олох шаардлагатай. За эндээс графикийг ажиглах юм бол энэ бол парабол буюу за парабол маань ямар хэлбэртэй өгсөн мэддэхгүй байгаа учраас бид нар ер нь бол ямар функцийн график парабол гэдэг вэ? Y тэнцүү ax-ийн квадрат нэмэх нь bx нэмэх нь c буюу квадрат функцийн график бол парабол гардаг. За тэгвэл эндээс бид нар авч үзэх юм бол Y тэнцүү ax-ийн квадрат нэмэх нь bx нэмэх нь c гэсэн энэ нэгтгэлийн хувьд болохоор за өгсөн цэгүүд нь жишээ нь энэ хас 2 байхад нэгсэндөө ax тэнглэгтэй огтлох цэгүүд нь болохоор хас 2 тэг хас 2 байхад тэг гэсэн цэг байна. Мөн 1 байхад тэг гэсэн цэг. За a2 тэнглэгтэй огтлох цэг. a2 тэнглэгтэй огтлох цэг нь болохоор энд тэг байхад хас 2. За тэгвэл энэ цэгүүд бол энэ функцийн графикийн дээр оршиж байгаа учраас энэ тэгшлэрийг хангана гэсэн үг. Жишээ нь x-ийн оронд хас 2-ыг авахд y нь тэг байх хэрэгтэй. За тэгвэл ийм систем үүснэ. За x-ийн оронд хас 2-ыг авахлаар хас 2-ын квадрат нэмэх 4 буюу 4a. За x-ийн оронд хас 2-ыг авахлаар хасах 2b нэмэх нь c хэдтэй тэнцүү гэхлээрээ y буюу тэгтэй тэнцүү. За хоёр дахь нь 1-ийг орлуулах. X-ийн орнд 1-ийг орлуулахаар a нэмэх нь b нэмэх нь c гэдэг тэгтэй тэнцүү. За x-ийн оронд t-ийг орлуулахаар хас 2 гэнэ. T-ийг орлуулахаар тэг a-г тэг орлуулах тэг b-г тэг орлуулах тэг c хас 2-тай тэнцүү гэж байна. Хас 2-тай тэнцүү. За энэ системийг бодох юм бол 4a-гаас нь 2b нь хасах энэ ийшээ хасах c-тэй тэнцүү буюу хасах c нь хас 2 юм чи хасах тэнцтэй хас 2 буюу нэмэх 2-тэй тэнцүү болно. За a дээр нэмэх нь b нь болохоор бас c энэ тал руу гаргахлаарэ хасах c буюу хасах тэнцтэй хас 2 буюу нэмэх 2-тэй тэнцүү болно. За эндээс бид нар шугам тэгшний системийн нэмэх арга буюу энийгээ бид нар 2-оор хөвжүүлээд хооронд нэмэх юм бол за 4a-гаас нь 2b тэнцүү 2. За энэ тэгшлийг 2-оор хөвжүүлэх 2a дээр нэмэх нь 2b тэнцүү 4. За нэмэх юм бол 4a дээр нэмэх нь 2a. За хасах 2b нэмэх 2b нь устна. 2 дээр нэмэх нь 4 буюу 6. За ингээд 6a тэнцүү 6 гэдгээс a тэнцүү 1. За a1 юм бол эндээс b нь бол яах вэ? Энэ маань болохоор 4-өөс нь 2b тэнцүү 2 буюу 2b маань ийшээ гараад нэмэх 2b болно. За энэ 2 маань ийшээ гараад хасах болно. 4-өөс нь гээд 2. Эндээс үзвэл b нь бас 1. b нь бас 1. За c нь хэд вэ? c нь хас 2. Тэгэхээр бидний энэ маань бол функцийн график маань y тэнцүү a гэдэг маань 1 учраас x-ийн квадрат нэмэх нь bx b нь бас 1 учраас x c нь хас 2 учраас хасах нь 2 гэж гарч ирж байна. Тэгэхээр бид нар өгсөн функцийн одоо график нь өгчихсэн байхад бол томьёогийн хэрхэн биш яаж болох вэ гэдэг жишээн дээр тайлбарлалаа. За дараагийнх. За функц үг аргууд нь томьёогоор өгч болдог. За томьёогоор өгсөн байхад бол хүснэгтийг болон графикийг байгуулж болдог. За жишээ нь энд бол бид нар за хас 2-ыг авч үзэх юм бол y тэнцүү 3-1-ийн сөрөг 2 зэрэг. За 3-1-ийн сөрөг 2 зэрэг гэдэг маань болохоор 3-1-ийн сөрөг 1 зэргийн квадрат гэсэн үг. За 3-1-ийн сөрөг 1 зэрэг гэдэг бол 3, тэрний квадрат гэдэг бол энэ жишээ нь 9 гарч байгаа жишээ. 9. За мөн y тэнцүү 3-1-ийн сөрөг 1 зэргийг авч үзье. Энэ бол за сөрөг зэргийг y болохын тулд хөр төрөөрийн байран солих буюу 3 гарч байгаа чинь. За энэ тэгвэл хэд гарах вэ? 27-ны 27 гарна тийм ээ. За тэгийг орлуулахаар ямар ч тооны тэг зэрэг нь нэгтэй тэнцүү 1-ийг орлуулвал хэвээрээ 2-ыг орлуулвал 1-ийн квадрат 1 3-ын квадрат 9 буюу 9-ийн 1. За эндээс ажиглаад графикийг байгуулах юм бол за хасах 3 байхад 27. За бүр дээр юм. За хасах 2 байхад 9, хасах 1 байхад 3. Хасах 1 байхад 3. За
тэг байхад 1. За би энэ дээр өөрөнгөө тэмдэглэе. 1 байхад 3-ны 1. За 2 байхад 9-ны 1. За эндээс харж үзэх юм бол функцийн график маань ямар хөлбөртэй гарч ирэх вэ гэхээр эндээс ийшээ ингээ буурсан байдалтай юм гарч. За ингээ бид нар функцийн томьёогоор өгсөн байхад одоо функцийн хүснэгтийн бөглөөд графикийг байгуулж үзлээ. За тэгвэл функцийг өгөх аргууд дээр бол мөн үгээр тайлбарлах. За жишээ нь Gmobile-ийн гар утасны операторын нэгэн багцад болохоор суур одоо сарын суур хураамж 30,000 төгрөг бөгөөд суур хураамж нь интернет чөлөөтэй мөн дээр нь 500 минут үнэгүй ашигладаг. За тэгээ эндээс авч үзэх юм бол ярианы эрхийн 500 минутаас илүү гарсан минут бүр 50 төгрөг төлдөг бол утасны хэрэглээнээс сарын төлбөр нь ярьсан хугацаанаас хамаарат функцийн графикийг байгуулж томьёог нь олё гэж. За жишээ нь функцийн графикийг байгуулах юм бол 500 минут байхад л 30,000 төгрөг. Эндээс эхэлнэ гэсэн. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ? 500-аас бага минут байсан ч 30,000 төгрөг л гарна гэсэн. За 500-аас ихсээд ирэх юм бол жишээ 1 минутаас эхлээд 2 минутаас эхлээд юм гэж үү. Тэгвэл одоо төлбөр нь нэмэгдээд явна гэсэн. За энэ графикаа бид нар байгуулахын тулд эхлээд бид нар одоо тухайн бодлогыг бодъё. За ингээд үзэх юм бол жишээ нь одоо юу гэдэг Y тэнцүү эхлээд гарсан 30,000 төгрөгийн төлбөр байна. Тэрэн дээр за тухайн ярьсан минутаас нөгөө 500 үнэгүй гэсэн учраас X-с нийт ярьсан мөнгнөөсөө 500 асч. Тэгвэл нөгөө нэг илүү нэмж ярьсан минут маань гарна. Тэрийг 54 өргөжүүлнэ гэсэн. За ингээд үзэх юм бол Y тэнцүү 30,000 нэмэх нь 50X-с хань 25,000. За одоо эндээс харах юм бол Y тэнцүү 50X дээр нэмэх нь 5,000. Гэсэн томьёо гараад. За одоо бид нар жишээ нь гэдгүүл энэ томьёонд орлуулъя л та. 1000 минут байлаа. 1000 минут гэдэг бол 500-аар үржүүлээд үржүүлээд 5,000 нэмнэ гэсэн. Тэгэхээр 1000-аа 500 үржүүлээд 50,000. 50,000 дээр 500 нэмэхээр 55,000. Энд гарч ирээ. За 15,000 байлаа гэхэд 1500 минут байлаа гэхэд 50-аар үржүүлээд 75,000. 75,000 дээр үржүүлээд 80,000 буюу энэ дээшээ юм ус ийм график гарч ирнэ. За ингээд бид нар бол тухайн функцийн одоо өгүүлбэр өгөх тайлбар нь өгөгдсөн ба үгээр тайлбарлаад өгсөн байхад томьёог болон функцийн графикийг зурж үзлээ. За ингээд бид нар дараах жишээг ашиглаад гэрийн даалгаварт сургачийн 39 дугаар хуудасны 3 дугаар бодлого, 4 дугаар бодлого, 5 дугаар бодлогыг бодноо. За анхаарал тавьсан баярлалаа.